14. Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарлиг гаргасан. Ерөнхийлөгчийн дэргэд хэлний бодлогын үндэсний зөвлөл гэж ийм зөвлөл байгуулагдсан ажиллаж байгаа. За энд нэг сайн мэдээд болоход ер нь монгол бичгээ сурах гэсэн хөгшин, залуу, хүүхэд ялгаагүй ийм сонирхол манай ард иргэдийн дотор асар их нэмэгдсэн. Үнэхээр монголчуудыг гаднаас нь хараад шууд монгол хүн гэж ялгаж болдог зүйл бол бидний их сайхан хэл байгаа. Суугаад бичгэд бидний бичиг байгаа. Дээр нь бидний одоо өмс зүүж байгаа хувцас, соёл уламжил юм шүү дээ. Тийм учраас ер нь айл бүхэн, хүн бүхэн, эцэг их бүхэн өөрсдөө ч ялгаагүй. Бид нар социализмын үед амьдарчээс учраас монгол бичиг хэрэглэдэггүй, монгол бичгээ заалгаагүй байсан. Одоо бол сурах юм бүрэн боломж бүрдсэн гэдгийг хэлье. Тэгээд энэ гадаад орнуудад явуулж байгаа ерөнхийлөгчийн, ерөнхий сайдын, их хурлын даргын энэ албан бичгүүд бол дандаа монгол бичгээр явж байгаа. Дээрээс нь одоо төрсний гэрчилгээг монгол хэрээл бичгээр давхар өгж байгаа. Та бүхэн харж байгаа бах. Төгсөлтийн гэрчилгээг өгж байгаа. За дээрээс нь гэрэлтийн баталгаа өгж байгаа. Иймэрхүү байдлаар бид нэр энэ гайхамшигт бичиг энэ бүх юм одоо сэргээх ёстой гэдгийг хэлье.